Хар багаасаа уйзаагүй нөхөрлөж, он цагийг хамтдаа өнгөрөөж ирсэн гурван найз амьдралынхаа хэсэг хугацаанд уулзалгүй удсан боловч нөхөрлийнх нь хувь тохиолдолд тэднийг Солонгос улсад учруулжээ. Хамтдаа тэдний уулзалт хэрхэн үргэлжлэхийг харцгаая. Хоёроо хаана явна? Цаг болоолаа. Цаа чи сайн ярьсан бууж хэлсэн шүү дээ. Бууж хэлсэн. Тэр ханаад хөлөө. За хөшөө. За юу вэ? Яа, ганцаа. Оо цай авчихлаа нэс. За. За миний хоёрын зэрэг байна та. Яг Солонгос талаас болчихсон юм дээ. Өөртөө ажил байж байна. Юу хийгээд? оо сураад ажиллаад хосун цуглаан байгаад. Өөш, юу юм бэлээ? Нэр хоёр найз нь хэрэгс итгэж болсон шүү дээ. Тэгээс бүтэн сүү өдөр болохоор сүн цуглаан явж байгаа. Тийм. Чи бас явж байгаа юм. Өө тийм найз нас сонголоо явж байгаа. Та хоёр чи юу вэ? Солонгос миний хатад юу тохиолдов аа? Бид нар чи багтаа ганцаа явж ном уншуулдаг гэсэн мэт. Харин тийм чинь багаа таа. Тийм. Бог юм цайлах хуурлаар ард болсон юм шүү. Уулзаг оцсныхаа анд Монголоос юм тарьсан. Өнөөдөр хурлаас хавууж юм ярьсан аа. Харин тийм багаа болсон юм. Надаас гэсэн. Тийм аа. Найз нь итгэж шалгаад нэг ууж мохоо болсон шүү дээ. Миний хоёр найз улаан Есүс болжээ. Чи бүр гэгэрч хичээ. Ганц өдөр тэр Есүсээ мартчихаа. Өнөөдөр гурлаас хахаа ууж иднэ. Та хоёр Есүс чинь тэгээд бид гурыг тэнгэрээс харж байгаа юу? Тэгээд тэр Есүстэйг яаж харилцдаг юм бэ? Энэ дэлхийд дээр байгалийн болон хүмүүс хоорондын өртөг хууль гэж байдаг. Хүн төрөлхтний бурхантай харилцаа сүнслэг зарчимжаас байдаг. Аха. Бурхан ч тайртай. Миний найзын амьдрал зориулсан гайхалтай төлөвлөгөө болдог. Гэтэ би итгэхгүй байна. Бурхан надад хайртай гэдэг анх удаага сонсч. Бурхан бидэнд хайртай юм бол хүний амьдралд яагаад зовлон үхэл байх ёстой гэж. Иесус биднийг амьтаа бүр бэлгсэн амьтаа байлгахын тулд ирсэн ба. Найзын чинь хэлээ залбирна. Яах юм бэ? Танаа тэр Есүс чинь над тэргүй. Би өөрийнхөө хүчээр өөрөө амьдарч явж чадна. Оо хаалт. Ван ой. За, юу вэ та? Оо миний нэс гейм газар амьдарч байсан Тийм. тийм биш тийм нэг шинж чана. Наачаа юу? Миний ажил сайн байна. Оо найз нь ийсэж байгаа штэ. Ер нь 3 сарын виз дууссан. Тэгээд харалцсан байна. Ерөөдөө найз нэг байрны хичээл боцт юм гэж бодож байна. Тийм. Нэрээ та хоёрын дээр хэмээх зэвсэн талаар найзаас бодож үзсэн л дээ. Та хоёрын харилцаа гэж зан чанарыг харахаар их л өөрчлөгдсөн байна. Баахынхаа байдлаас. Ингээ бодохоор найз нас тэр Есүс гэдэг юм хэрэг байдаг юм болов уу гэж бодох юм. Тийм байна. Иесус байдаг. Магадгүй чи түүнийг байхгүй гэж бодсон хэдий ч тэр байгаа. Чи түүнийг байхгүй гэж итгэхийг хүсэхгүй байсан ч тэр орсоор л байгаа. Хүн гэмт чанараасаа олж Бурханаас тусаарлагдсан. Тэгээ түүний хайр инрэл болон төлөвлөгөөг амьдрал дээр харах чадваргүй болсон. Тийм ээ бид бүгд их хэмжээгээр гин нүгэлтэй. Библиэд хэлэхдээ хүн гин нүгэл хийснээр хүний хатад хүрэхгүй гэж бичигдсэн байдаг. Учир нь нүглийн хөлс бол өхөл гэж бичигдсэн байдаг. За хүн аль хүрээд алсан биш дээ. Юуных нь нүгэл мүгэл байх вэ? Хүн алдж ийн тхийг алийг тэрхүү таамдаа. Гэхдээ Бурхан бол харин хүмүүс бидний гин нүгэлтэй байхгүй. Тэгээд гин нүглээсээ болоод хүн Бурхан хоёрын хоорондох загсар явсан. Харин Бурхан өөрийнхөө болох Есүс Христтэй дэлхий рүү илгээгээд тэр хүн төрлөختний үйлцэн гинийхэн төлөөс болгож загалмай дээр ялснаа Бурхан хүн хоёрын хоорондох гүүр нь Есүс Христос байна. Хүмүүс тасралтгүй сайн үс, гүн ухаан, шашин шүтлэг тэг өөрийнхөө хичээл чармаалтаараа Бурхантай ойртохыг тасралтгүй хичээж идэг. Тэгээ Есүс Христ бол хүн төрлөختний гмийн асуудлыг шийдэх цорын ганц зам. Тэгээ зөвхөн түүгээр дамжуулан та Бурханы хайр инрэл болон төлөвлөгөөг өөрийнхөө амьдрал дээр мэдэх болно.
anything they can do. Oh my goodness! I'd like to jump on the trampoline. Өө бадралан залгаж байна. Тано. Оо за Тамира. Юу хийж байгаа? Хөөш хоёлоо юу яа? Баярын хөдөл төлөө нэг одоо яг хоёлоо энэ газараас хамтдаа залбир идэх үү? Бас түүний эзэнд ирэхийн төлөө. Окей, тэгээ. Одоо ингэ залбираа. Өөрөө сагсаа үжиж. Одоо нэг энэ би явж байгаа шүү дээ. Бурхан аваа таньда. Үүн энэ цагта өөрийнхөө итгэлээр хандан залбирч байна аваа. Үнэхээр би энэ цагт танд өөрийн найз болох баяраа өгнө болж байна. Үнэхээр та түүнийг дуудаач аваа. Үнэхээр та түүний зүрх сэтгэлд өөрийгөө гэрчлээч аваа. Ариун сүнсээ та түүнийг эзэн дээр ирэх замыг та өдөртөнд шиглүүлж та түүнийг эзэн дээр хөлж авч хэмээн танаас Есүс Христийн нэрээр гуйж байна. За ойр бодсон гэж байна. За юу вэ? Сайн юу юм да. Ажлын сайн ойр дөрөх гондгоо хандаад тагч. Найз нь дайчгүй дээ. Дайчгүйч гэжтэй өндөө найз нь их ганцаардаж байна. Найзгаар нь ямар бартан залуу гэдгийг мэдчихэж байгаа зү. Хүн хүчээр ажиллаж байгаа их санах юм. Тэмдэж өнөөдрөөс та хоёрыг зорж ирлээ. Найз заримдаа архих хоож архинд орох гэж байгаа юм шиг. Үндэ та хоёрыг зорж бурхан гэдэг юу юм бэ? Гэдгийг мэдхийг хүсэж ирлээ. Та хоёрт найзтай туслана байгаа. Юу гэж андаа бид яг Есүс Христэд итгэх хэрэгтэй. Бид Есүс Христэд итгэснээр л яг түүнийг өөрийнхөө бурхан хэмээн хүлээн зөвшөөрсөн цагтаа л түүний хайр инэрл бас төлөвлөгөө өөрийн амьдрал дээр мэдэж байгаа. Биш бид биш үү? Есүс Христийг итгэлээр л хүлээж авдаг. Тэгвэл найзуудаа бид яаж Есүст итгэх вэ? Харин л Библиэс юу л авлаа. Баяраа. За. Есүс хэлэхдээ хэрв хэд нэг миний дуу сонсоод хаалгаа нээвэл би түүний дотор орж тэгээд түүнтэй хамт хооллоно гэж хэлсэн байт юм аа. Андаа тийм миний найз яг одоо Есүс Христийг өөрийн аврагч эзнээ болгож авах хүсэж байна. За тэгээ юу найз нь шийдсэн. За тэгвэл миний найз намайг дагаа залбираа. Эзэн Есүс нэмээ. Эзэн Есүс үнэ. Би тантай бичлэн танилцахыг хүсэж байна. Би тантай бичлэн танилцахыг хүсэж байна. Миний гмийн төлөө загалмай дээр нас барсан талархыг. Миний гмийн төлөө загалмай дээр нас барсан талархыг. Би сэтгэл зүрхээ нээж таныг аврагч эзнээ. Би сэтгэл зүрхээ таныг аврагч эзнээ. Болон хүлээн авъя. Би таныг хүлээн авъя. Миний бүх гмийг уучлж. Надад мөнх амийг өгсөнд баярлалаа. Амьдралыг минь өдөртөн захирч. Хүснийхээ дагуу намайг өөрчлөж. Есүсийн нэрээр залбирч байна. Аамен. Есүс итгэх юм бол Бурхны хүүхэд болох эрхийг авна. Амен. Есүс итгэх юм бол түүний агуу нэр танд өгөгдөн. Есүс биднийг сонгосон, дуудсан, хайрлсан, тэр хайрлсан хүнээ өөрийнхөө алдрын төлөө алдаршуулах болно. Амен. Халелуя. Есүс Христ та бүхний амьдралд өглөөнөөс орой болтол өдөр болгон мөч бүр ажиллаа хийх болно. Амен. Үргэлж Бурхантай хамт алхацгаая. Амен. Бурхан дотор амьдарцгаая. Шинээрс найзаа бүгдээр хамтдаа урт зарцгаая. За ямар Дайчгүй. Сонирхолтой. Юу дайчгүй шүү. За. Тэгээ цуглаан дуусчлаа шүү дээ, тий. Тэгээд хүмүүс явсан дараа чамд нэг бэлэг бэлдсэн юм аа. Энэ Библи
Тэгээ минь Есүс Христ бол байдаг. Тэгээ тэр бол Бурхны цар ганц хүү. Тэгээ түүний үг энэ судралд бичигдсэн байт юм аа. Тэгээ миний эзнийг уншаарай. Тэгээ энэ Библийг маань уншаад миний амьдралыг их өөрчилсөн. Миний ганц зам болсон намайг өдөртөн чиглүүлдэг. Тэгээ миний найз амьдрал ч гэсэн бас өөрчлөлт болдог. Тэгээ найз нь чамд энийг бэлдэж. За гэхэл найз нь уншнаа. За. Бүх зүйлээ эзэн итэг. Амин. Ямар гоё хүмүүс вэ нэр. Үүнийг сурч үнэхээр Бурханд итгэе. Хайж нэг шийдтэй уншсан. Амин. Санда эзэн итгэе. Эзэн нэрээр чамд өрөөж энэ цагтаас энэ тунхаглаж байгаа ихэд үг байсан ба үг Бурхантай хамт байсан. Үг нь Бурхан байсан. Тэний ихэд Бурхантай хамт байсан. Үг юм түүгээр бий болсон. Би болсон юмсаас түнгүүгээр би болсон юмс нэг ч байхгүй. Түнд ам байсан бөгөөд амьд хүмүүсийн гэрэл байв. Харанхуй гүйгүүлэхэд харанхуй төрнийг хийсэнгүй. Амен. Есүс Христ өчигдөр ч өнөөдөр ч хэрээрээ бөгөөд мөнхөд хэрээрээ. Өгөлрөө туугдсан хүмүүсийг ахагдах ганцхан зүг гэлтрэх хүмүүсийг буцааж авчрахаас хойш бүрсгэн. Тиймээс итгэлийн сонсоход Христийн үгээр ирдэг. Есүс ойртон ирээд тэнгэр газар дээр бүх их мэдлийг надад өгсөн. Иймээс явж бүх үндэстнүүдийг дагалдаж болгодог. Эцэггүй ариун сүнсний нэрээр тэдэнд баптизм өгдөж миний танах тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг дэлгэн зав. Харагтун ийм төгсгөл хүртэл би надтай хамт байх болно. Тийм ээ. Бидний